Сайн байцгаана үзэгчдээ. Номын ертөнцийн нэвтрүүлгийн ээлж жишин дугаар оюуханы ресторан Majestic номын дэлгүүрээс хүрэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн 333 дахь дугаарыг төлдөн үзэж байгаа хэрхэн үзэж уншигч та бүхэндээ номын ертөнцийн нэвтрүүлгийн өмнөөс дахин мэдчилж байна. Тэгэхээр энэ удаагийн номын ертөнцийн жигчноор шинжлэх ухааны, ангаа ухааны салбарт өөрийн хувь нэмрээ оруулсаар яваа академич болдын номын ертөнцөөр бид зочилсон байгаа юм. Ингээд бидэнтэй хамт түүний номын ертөнцөөр аялна уу? Нэвтрүүлэгтэй хамт оюуны дэмжигч Ахмад Брэнд хамт байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуны дэмжигч Ахмад Брэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Номын ертөнцийн нэвтрүүлгийн элит номын сан болоо эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарын зочин академич болд. Танд энэ өдрийн төргий. Баярлалаа. Энэ өдрийн минь төргий. За тэгэхээр нэвтрүүлэг маань олон сайхан номын сантай айлаар зочилдог. Таны номын өргөнд хүрэлцэн ирсэндээ үнэхээр таатай байна. Тэгээд нэвтрүүлгийнхэнд бид нэр одоо оюуны дэмжигч Ахмад Брэндийн цайгаар дайлдаг. Таныг бас нэг цай сонгооч гэж урьж байна. Цай энэ цай. Эрүүл мэндийн цай байгаа одоо Ахмад цай бол тэгээд дээрэс нь англичуудын нэрийн удс болсон. Анхаахан ер нь цайны талаар одоо тийм үү? Маш өргөн мэдээлэлтэй. Бид нар монголчууд эрүүл амьдрах ухаан гэдэг нэг номдоо монголчуудын цайны ёс заншлын талаар бичиж тэмдэглэж оруулсан юмнууд байгаа. Гэхдээ Монгол оронд бол яг цайны уран бол их ховор ургадгүй гэж баг хэлж байна. Цай төст уран бол олон бий. Орлуулдаг хэрэг. Тийм. Өөрөөр хэлбэл цайны дотор байгаа бүтцэн яг цай гэдгийг илэрхийлдэг тусгай бодисууд тэр нь тийм одоо бүр хэмжээгээр байдаггүй. Гэхдээ цай төс дурмлууд бол байгаа. Тийм. Авс нэг юм эрсдэс уур амьслаасаа болдог болов гэж боддог тийм. Одоо жишээлбэл би дарамслаад сурч байхдаа тэр Даржаалангийн цай айгуу дэлхийд нэртэй Даржаалангийн цай. За хятад бол ногоон цайнууд янз янзаараа байдаг. Тийм учраас одоо тэгээд хамтарч ажилладаг өөр Монголын эмчнэр голцоо дандаа цайг их ялгаж салгаж явна. Би бол эхний үед нэг ялгаж чаддаггүй байсан. Сүүлийн үед одоо цайны чанараар, үнэрээр тэгэл одоо амтаар нь илүү ялгаж уух ийм сонирхолтой болж байгаа. Тэгээд цай бол үнэхээр хүний биед ач холбогдолтой чухал идэлтэй. Эргэн тойронд л одоо таныг бүтээсэн номнор их байна тий. Тэгээд дээрэс нь 2006 онд бас лекц уншижсэн байна гэд харахад бол та залуу хүн байна. Яасан олон ном бүтээвэ тий. Дээрэс нь маш олон одоо за төв хэл дээр байна, англи хэл дээр байна. Тэгээд бас олон чиглэлээр ч гэдэг юм. Яг энэ салбартаа тэгтээ бас айгүй олон мэдээлэл өгөхөр юм ном гарсан байна. Хамгийн анх гарч ирсэн ном гэвэл одоо яг аль номыг хэлэхээр вэ? Ер нь бол хамгийн анх гарсан ном бол энэ ном 1996 онд гаргасан ном. Тэгээ Монголын ангаа ухааны эмчлэг зарчим ба аргын судал гэдэг. Би 1993 онд ангаа ухааны их сургуулийн уламжлалт ангаа ухааны аймаг төгсөөд тэгээ одоо 3 жилийн дараа энэ номыг гаргасан. Гэхдээ энэ ном бол миний бичсэн ном биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт ангаа ухааны төслийн хүрээнд Монгол бичгээс одоо шинэ үсгэнд буулгасан анхны ном маань энэ байгаа юм. Тэгээ энэ бас одоо бас эмчнэрт гарын авлуулгад ашигладаг. Өөрөөр хэлбэл Монголын ангаа ухааны яаж эмчлэх зарчмаа сонгох вэ? Зарчмын дээр тулгуурлаад яаж эмчлэх аргаа одоо сонгож авч өмчлөх вэ? Өөрөөр хэлбэл онцлоод тэгээд онцлохын дараагаар эмчлэх зарчим аргаа сонгож авахд одоо маш их төхөмжтэй ийм ном. Тэрний дараагаар тэр би энэ номыг бас бичсэн. 1999 онд Монгол туурхтны ангаа ухааны алдарт эмч Маран Бэргэдийн намтар бүтээлийн том гэдэг манай эртний 7 дугаар зууны өмнөхөөс 19 дугаар зууны сүүлч хүртэлгээд 72 Маран би намтрыг 1999 онд гаргаж ирсэн. Тэгээ яг тухайн үед бол 1-р залуу, 2-р жоохон туршлага муутай тэгээд одоо бас бичих арга барил дээр бас тийм сайнгүй байсан төлөө одоо харагддаг. Одоо тэгэхээр нэг одоо бол одоо энэ засаг сайжруулж хэвлэж болно шүү дээ дахиад. Тэгээ энэ маань хоошдоо их олон дахин хэвлэгдээд эхний үед бол энэ үгүй хэлэхэд бол залуу байсан ер нэг бүтээл гаргачих хэмсэн гэдэг бодол нь илүү дамгаалж ясан сэтгэл нь. Тэгээ одоо бол эрдмийн зэрэгцэл хамгаалаад бас туршлага суугаад
ирэхээр илүү одоо чанартай сайн бүтээлийг гарах юмсан гэж их боддог. 450 орчим бүтээл хийсэн байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд тэр дотор усаа нэг 50 орчим ном байх. Ном сурах хүчиг. Тэгээд яг ихэнх нь бол яг би өөрийн одоо юу гэдэг ганцаараа тэрнээс гадна бас багш нартайгаа босод одоо эрдэмтдтэй хамтарч утсан бүтээлч бас байгаа. Тэгэхээр нэг 50 орчим ном 50 орчим ном байна. Зарим номууд бол хэд хэдэн хувь хэвлэгдэх. Жишээлбэл энэ монголчуудын эрүүл амьдрах ухаан гэдэг энэ ногоон ном байгаа юм. Тэгээ энэ ном бол одоо анх 2006 онд хэвлэгдэжсэн ном. Өрхийн эмийн сан хэрэглэх гарын авлага гэдэг ийм нэгэн байсан. Дараа нь бол энэ ном маань совоо цэцэн болоод өрхийн эмийн сан таны эмч эрүүл мэндийн дотны зөвлөх гэдэг. Тэгээ энэ маань өшөө дахиад мэдээлэл нэмэгдээ. Нөгөө монголчуудын эрүүл амьдрах ухаан ялангуяа судар номдоор байгаа эрүүл амьдрах ухаантай холбоотой мэдээллүүдийг нэмж хийсээр хагаад ийм зузаан болоод дараа нь одоо монголчуудын эрүүл амьдрах нэртэй болоод тэгээ хамгийн сүүлд одоо монголчуудын эрүүл амьдрах ухаан гэдэг энэ ном 20,000 хувь. Ер нь бол миний энэ ном бол нийтдээ 54,000 хувь хэвлэгдэж гарсан. Тэгэхдээ энэ ном гадуур зарагддаггүй ном бас их онцлогтой. Өөрөөр хэлбэл энэ Япон сангийн төслөөр хэрэгжүүлж байгаа Онц Бүрэн Монгол төрийн бас байгууллага хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд захиалгаар хийгээд тэгээ одоо голцоо дандаа хөдөө орон нутагта 8 аймгийн 34 сумын иргэд бол энэ номыг мэднэ. Яг л тэр сумдуудад бүгд энэ төсөл маань хэрэгцсэн учраас энэ төвд хилээ сурах хүчиг маань байгаа. Бас ангаа хондныхан зориулсан. Тэгээд хэл бол 10 жилдээ бол хэлний их авьяасгүй гэж багштай хэлүүлжсэн Орос хэлний багштай. Тэгээ яг одоо бол авьяасгүй байсан. Авьяас жоохон байсан юм байна. Гэхдээ тэрийг хөгжүүлдэг жоохон залхуу байсан байна. Одоо бол хэл бол миний гадаад хэл бол миний бараг хобби. Тийм учраас би гадаад хэлний чиглэлээр ялангуяа энэ дэлхийд их алдартай байдаг хэлнүүдийг сурахыг их боддог. Одоо ч гэсэн би гадаад хэл оролцож сурсаар. Одоо ямар хэл оролцож байна? Ер нь одоо бол би перс хэл оролцох санаатай байгаа. Тэгээ түүхийн судалгаа хийж явах явцад Монголын түүхийн эртний их хоорнодын зүйлүүд перс хэл дээр дорн дахинд байна шүү дээ. Тийм. Миний бүтээлүүдээс нэг 15 бүтээл гадаадд буюу гадаад хэл дээр хэвлэгдсэн. За ихэнх нь англи хэл дээр хэвлэгдсэн. Энэ бол англи хэл дээр хэвлэгдсэн. За энэ төвд монгол хэлээр хавсарсан хэлээр хэвлэгдсэн тохиол нэг 4 байгаа. За ингээ бусд нь англи хэлээр. За өвөр монгол бичгээр бүгдээр хятад дат усад хэвлэгдсэн. За миний энэ жишээлбэл энэ 2002 онд бичсэн англи хэл дээр анх бичижсэн ном History and Fundamentals of Mongolian Traditional Medicine гэдэг. Энэ тэмдэг нэрээ хүртэл одоо бас буруу бичсэн байгаа. Тийм 10 жилийн өмнө тийм тэр одоо англи хэлний тэгтээ энэ гаргийн ихсэн сэтгэл нь айгүй их чухал байсан. Яагаад гэвэл мэдээлэл солилцоод байна шүү дээ. Гадны хүн бол ирээд Монголын хангаах ийм гайхамшигтайг ярихаар олж унших юм байна гэдэг байдгүй. Тэгэл одоо энэ 10 хэдэн жилийн өмнө 91 ийм ном гаргая гэж зориглол гаргасан. Тэгсэн чинь харин энэ номыг маань японочууд 2006 онд Нагояд япон хэлээр орчуулад хэвлэлсэн. За тэгээд энэ номын маань бас зарим нэг хэсэг ялангуяа тэр Маранбудын алдартай Маранбудын намтрыг бүгдээ хятад атуулсад хэвлэлсэн багш шийдээд монголчуудад олон гадаадынхан зориулсан. Өөрөөр эрүүл амьдрах монгол ухаан гэдэг. Гэхдээ монголоор англиар. За тэгээд тайлбар тойл бас их сонирхдаг. Монгол уламж хангаах ухааны нэлийн ховор онжид буюу одоо тэр ёгт нэрүүдийг тайлбарсан ийм бүтээлүүдийг бас их гэж их оролддог. Тэгээ яг миний одоо бүтээлийн маань хамгийн одоо оргил гол хэсэг бол энэ Монголын хангаах ухааны түүх судал байна. 2002 онд энэ номыг англиар, дараа нь энэ ном арай одоо баяжуулаад 2009 онд History and Development of Traditional Mongolian Medicine гэдэг нэлээд одоо томоохон бүтээл болгож гаргасан. Тэгээд энэ бол одоо 13 онд шинээр гарсан. 1601 онд хятадд бичсэн зүүнний алдартай номыг баруун монголчууд тод үсгээр орчуулсан. Одоо энэ ном гэхдээ энэ ном бол 10 бот ном, 10 дэвтэр ном. Одоо манайд 4 6 дугаар дэвтэр нь олдсон. Тэгээд тэрний зургууд байна. Энэ одоо ямар судрын? Энэ алтан гэрс. Тийм алтан гэрс судрын 24 дөрвөлөгч бас ангаах ухааны бүлэг байдаг. Дараа нь энийг 2011 онд бас дахиж хэвлсэн. Энэ манд дуусчаад дахиж хэвлээд за тэгээд 2013 онд би 4 бит болгож бичсэн. Энэ бол 5000 жилийн түүхийг л ерөөсөө бүгдийг багтааж бичсэн гэсэн үг. Нэгдүгээр дэвтэр нь бол нэн эртнээс манай эртний өмнө 200-с буюу Хүнү гүрэн байгуулагдах хүртэл, дараа нь Хүнү гүрнээс Их Монгол улс байгуулагдах хүртэл, дараа нь Их Монгол улс байгуулагдсанаас хойш
Монгол Бурхны шашин дэлгэрсэн. Яг Бурхны шашин дэлгэрсэн үеийг авдаг нь Монголд одоо 3 дахь удаа дэлгэрсэн анагаах ухааны гол мэдлэг бол аяр үеийн анагаах ухааны мэдлэг төвдөр дамжуулан Монгол дэлгэрсэн тэр цаг үеийг аваад тэгээд дараа нь 1578-аас 1937 он хүртэл. Яг гэвэл ерөөсөө 1937 оны 3 сарын 13-ны өдөр төв төсний эмнэлгийг хаасан шүү дээ. Тэр хүртэл 2 дугаар ботын манай одоо хүний судлаач нэртэй эрдэмтэн түүхийн ухааны доктор профессор Эрдэнэбаатар редакторлсан. Надад их сайхан зөвлөгөө өгсөн, их урамшуулсан. Тэгээ Батулгын өөр редактортай түүхчид анагаахын их одоо нэртэй эрдэмтэд бүгд одоо зөвлөгөө өгч дэмжиж тусалж явдаг. Ном бичих гэдэг бол бас хэцүү ажил да. Ер нь бол эрдэмийн ажилтны энэ өдөр шүнгүүл байдаг. Олон юмнаас татгалзаж яж хүн номтой нөхөрлж, ном дуртай болж нөгөө олбог цоортол суусан ухаантнаас олон газар тэнсэн бадарчин дээр гэж явна гэдэг бол маш их чухал. Зүгээр одоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд би тооцоо хийж үзсэн л дээ. Зөвхөн гадагшаа явхад одоо би хятад бүгднийд хятад улс гэхэл 20 удаа явсан байна. Тэгээ явхдаа бол одоо жишээлбэл Шинжээ нуугараар явна. Ховг сайр, бор талын торгуудууд, өрөмж, за тэгээ наашаа утаа гүмбэн орно, дээд монголчууд, хөх нүрийн монголчууд, тэгэл хас орно, хасаасаа гадна Шигази орно. Шигази гэдэг нь төвдөө өрдөх цасны 2 дахь том хотол тоо. Тэгж одоо явж иж яхан ном судар цуглуулна. Загаад энтхэг их явсан. Одоо энтхэг 3-4 явсан. Дарамслаад сурч байсан. Тэнд хэд хэд удаа очисон байх жишээтэй. Ингэж л одоо явж иж бас их юм усууд. Тэгээд аман юмнууд, аман одоо мэдээнүүд, домог, үлгэр домгууд маш их анагаах ухаантай холбоотой юу л энэ одоо Монголын анагаах ухаантай холбоотой байж болох юмыг л бүгдийг цуглуулж ирсэн. Ингээд бодохоор бол асар их явдаг. Явсныхаа хэрээр одоо бас ном судар их олон цуглуулж ирсэн. Тэгээд тэр явсан хүмүүсийн ярьсан зүйлийг ном судрын мэдээ, археологийн олдор олон юмтай нэгтгэж сая л одоо анагаах ухааныг жоохон цогцоор нь илүү бодиттой үнэн байдалд ойртуулсан хэлбэрээр бичих боломж олддог. Мэргэжлийнхээ чиглэлээр яг нөгөө мэдээллүүдийг гаргаж тавьж иргээд тэрийн сургалтанд хэрэглэгдэж байна гэдэг их чухал. Тийм, энэ бол ном сурах хүчүүд. Тэгээ яг хөө надад жишээлбэл би 1998 онд анагаах ухааны докторийн зэрэг хамгаалсан. Тэгтээ судас барьж уншлах аргын шинжилгээ ухааны мөн чанар тогтоох чиглэлээр. Өөрөөр хэлбэл одоо судсаар уншлах аргын шинжилгээ ухааны мөн чанар тогтоох чиглэлээр судалгааны ажил хийгээл тэр судалгааныхаа хүрээнд судар номууд нэлээд олныг ялангуяа судастай холбоотой судруудыг цуглуулж уншаад тэгэл миний сонирхол юулыг хандсан гэхээр ерөөсөө энэ сурвалжууд чинь ялангуяа нэмжлэгийн нарийн аргууд чинь сударт байгаа юм байна гэл тэгэл их сурвалжууд орсон. Тэг их сурвалжууд ороод ирэхээр өөрөө ирэхгүй Монголын анагаах ухааны түүх гэдэг бол өөрөө ерөөсөө л нэмжлэгийн арга л байдаг. Ингээл одоо судар номтой нөхөрлөд ирсэн. Эрхэмлэлийн ном маань энэ бол үнэхээр одоо олон жилийн хөдөлмөр. Тэг зөвхөн одоо анагаах ухааны судар, тэг зөвхөн анагаах ухааны судар яг миний шүтээ бурхан дахиал. Одоо та яг ямар ном бичиж байна? Одоо би Монголын 100 Маранбын ном төр бүтээл бичиж байна. Маранбуудын тухайд дэмжиж оншилж байсан аргууд гэхэрч маш сонин. Тэгээ дээрээс нэг л одоо сонсоход нэг үлгэр домгийн юм шиг л санагдаж шүү дээ. Үнэхээр тийм. Тэгтээ үнэхээр яг Монголын анагаах ухааны түүх бол өөрөө их бага судлагдаж ирсэн. Яг өөрөөр хэлбэл тухайлан судлагдж ирсэн чиглэл бол байхгүй. Гэхдээ алдаг цог бүтээлүүд бол гарч ирснийг бол үгүйсэхгүй. 20 жилийн судалгааны явцаас харахад бол Монголын анагаах ухаан бол үнэхээр баялаг юм байлаа. Тэгээд одоо миний сүүлийн гаргасан бүтээл дээр бол монголчуудын өвгд эцс ямар ч нэг 5000 жилийн түүхтэй анагаах ухааны хувьд бол тийм одоо сурвалжууд. Гэхдээ ялангуяа эртний сурвалжууд бол монголчууд чинь бичиг үсгээр юм бичиж үлдээх нь их бага шүү дээ. Ялангуяа 13 дугаар зуунаас хойш байдаг. Тэгэхээр өмнөх түүхийг яаж босгох вэ гэхээр энэ түүхийг босгоход хоёр арга байна л да. Нэгдүгээрт бол археологийн олдврууд байна. Хоёрдугаарт бол хөрс зэрэгэлд орнууд ялангуяа төвд хятад анагаах ухааны эртний анагаах ухааны сурвалжууд дотор байгаа. Бичгээр үлдээдэг байсан улсуудыг л одоо судлах хэрэгтэй. Өөрөөр тэдний сурвалжууд байгаа Монголын анагаах ухаантай холбоотой мэдээллүүдийг бүгдийг нь олж авчил нэгтгээд тэгээд одоо археологийн олдвруудын ижил төстэй агуулгуудыг нийцүүлж дахин судалж бусад одоо олон сурвалжуудаар баталж гаргаж ирчихэл энэ түүхийг бичиж байгаа юм да. 2006-нд одоо монголчуудын эрүүл амьдрах нууцын тайлгийг лекц уншижсэн. Одоо л
олон лекц уншаал гэдэг өдийг хүртэлх хугацаанд бол 2006-оноос хойш. Энэ лекцийг одоогоор бол би нэг 8 аймгийн төв 34 суманд за тэгээ нийслэлд бол олон газар унссан захиалгаар өцгдөрж гисэн би бас уншаал ирсэн. Ер нь бол энэ бол үнэхээр энэ лекц өөрөө унших их дуртай. Ягаад гэвэл монголчууд үнэхээр ялангуяа нүүдэлчд эрүүл амьдрах ухааныг бий болгодог. Нүүдэлчдийн эрүүл амьдрах ухаан гэдэг бол их өвөрмөц онцлогтой. Тэгээ өөрийнх нь ёс заншил болцсон юм гэдэг. Хүн болгон өөр аяхтай байдаг, хөлсний альчууртай байсан, тогоог ягаад өөдлөө харуу тавьдаг, данхны амыг ягаад одоо өөдлөө харуу тавьдаг. Бүх юм нь өөрөө цаанаа бас эрүүл мэндийн ач холбогдолтой. Тийм ёс заншлыг дагсан хүн бол бас л сайн хүн болж төлөвшөхөд бас их чухал бол. Тийм ойлголтуудыг бол энэ сайхан судар номоос олж аваад бичнэ гэдэг бол их сайхан юм л дээ. Тэгээ би бол боддгийн энэ монголчуудын эрүүл амьдрах нууцын тайлгсан лекцийг би нэг 10 жилийн өмнө уншижсэн. Энэс хойш хийсэн судалгаагаар бол ерөөсөө монголчуудын эрүүл амьдрах ухаан гэдэг өөрөө шинжилгээ ухааны юм салбар байсан байна. 100 марн би тий. Ер нь хамгийн эртнийх нь бол Жужааны үед буюу нэг 4-5 дугаар зууны үед амьдчаснаас хойш тэгээ 20 дугаар зууны ихэнх хүртэл хугацааны яг 100 марн бай намтар хөтөлөлж байна. Тэгэхээр судар ном гэхээр бид нар чи одоо мөргөөл одоо задлахгүй шахуу тэгээл одоо залж дахиад аваад байдаг. Гэтэл тийм дотор маш их эрдэм мэдлэг. Ялангуяа одоо энэ түүгээ та одоо яг анагаахны чиглэлээр гээд судлаад доторхын одоо эрдмийн олоод мэдсэн ингээл гарын авлуулж ашиглаж байна шүү дээ. Нэг судар бас жишээ олгож яриа. Тий. За тэгээ энэ жишээлбэл энэ одоо маш гайхалтай судар. Энэ нь бол одоо ганц л байгаа. Яг л энэ гар бичмэл байхгүй. Энэ ям гар бичмэл. Тэгэхээр гар бичмэл судрууч ерөнхийдөө дахиж хуулгадаг бол үндсэндээ нэг л байна гэсэн. Тэгээ энэ ном ямар учиртай ном вэ гэхээр Далаа Чанхар бангийн Тариатын хүрээ гэж байсан. Одоо Аранга аймгийн Цахирсан. Тариатын хүрээний Мамб Татсангийн хамт Лөнгөрөг дан дээр гэж алдартай Марамб. Зэрэгэлдээ Сайд бангийн хүрээний Ёндан гэдэг алдартай эмчийн анагаах ухааны талаар бичсэн ном шүүмжилсэн байгаа байхгүй. Анагаах ухааны тухай бичсэн номын шүүмжилсэн. Тий. Гайхалтай тэр үед тэгээд тэр яаж шүүмжилсэн гэхээр их олон тэр Лөнгөрөг дан дээр гэдэг хүн 10 эрхэс гэдэг анагаах ухааны ном бичихтэй тэр дотроо тэр Ёндан Марамб бичсэн алдаатай зүйлүүдийг их олон газар шүүмжилж бичсэн. Тэгээ энэ хориг шүүмжиж шилдэг. Ер нь анагаах ухаанд ийм хориг шүүмж байсан байна. Хин нэгнийхээ гаргасан алдааг нь нөгөө одоо хүн нь ингээд шүүмжилдэг, зас салруулахыг зөөлдөг. Ийм гайхалтай юм байсан байна. Одоо энэ бас Монголд их ер нь одоо манай утга зохиолын шүүмжил гэж байдаг шүү дээ. Энэ анагаах ухааны тийм шүүмжил байсан. Гарсан бүтээлт. Тэгтэл хожим нь тэр Сайд бангийн хүрээний алдартай Ёндан гэдэг Марамб биш шамнар нь багшийнхаа шүүмжинд дахиад хариу ицсэн байгаа байхгүй юу? Одоо нэгснээ багшийн юм дахиад батлах гэж оролдож өмөрч биз. Тэр ном юм гар өвчмөл. Энэ бол үнэхээр ховор ном. Би нэг айлын амбараас гууж авсан ингээ хулган үдцсэн нэлийн дээр үе л дээ тий. Тэгж тавьсан баг тий. Гэтэ энэ ном одоо намайг энэ анагаах ухааны түүх бичгээд үнэхээр одоо асрагт үзүүлсэн. Энэ их хэдэн донгон би намтар гэдэг ном л дээ. Дарман Марамб Лувсамч байдаг гэдэг хүний бичсэн төвдөө. Тэгээ энэ номын жишээлбэл одоо нэг хуудсын ингээд энэ хуудсанд нэг ийм ойлголт байгаа юм л да. Жишээлбэл энд байгаа. Энэ хордуу жалба багадүрийн ирэнла мамба бигуда гэж. Энд нь болохоор согуу жалба баридан ирэнла мамба баяхаалан гэж. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр энэ хор гэдэг нь болохоор нийт монголчууд нүүдэлчтэй хэлж байгаа. Тэгээ нүүдэлчдийн баг гадуур гэдэг чинь одоо монгол бичгээр бол баг гадуур гэдэг нь Баатар гэсэн. Тэгэхээр яг тэрний дуудлагаар бичсэн байгаа байхгүй. Баатар гэдэг монгол хааны үед бигуда гэдэг эмч байсан байна шүү дээ. Энэ болохоор согуу гэдэг нь яг язгуурын монголчууд хэлж байгаа. Согбог одоо ч гэсэн согбог. Жишээлбэл одоо би төвдөд очиход тэгэхэд би ингээ согбог ин гэвэл одоо би монгол эмч байна гэж хэлсэн. Согбог гэдэг нь монгол гэсэн. Тэгээд энэ Монголын Брэдэ гэдэг хааны үед Баяхаа гэдэг эмч байсан баг. Тэгэхээр би энэ судар дотроос ерөөсө хоёр эмч Баяхаа, Бигүдэ гэдэг хоёр эмчийг л ол тогтоосон. Тэгээ энийг тогтоохдоо 5 дугаар зууны үед амьдарч ирсэн тогтоосон олон түүхийн сурвалжуудыг харьцуулан судлаад тэгээ энэ усуудынхаа намтар бүтээлийг гаргасан. Хөдөлмөрлж байгаа, зүтгэж байгаа, хичээл зүтгэл гаргаж байгаа, сэтгэл гаргаж байгаа хүнд юм олдох нь их амарх.
Энэ номыг одоо үнэлүүлэх хэцүү шүү дээ. Бараг зарим үнэлэгдэхгүй ном ч бас байгаа шүү дээ. Гэхдээ одоо би оюутан байхаас эхлээд анагаахны сургууль би 1987 онд хэлсэж орсон. 90-ад оноос эхлээл одоо суурин барай хийн, улсууд зөвлөгөө өгнө. Тэгээ хөгжүүлэх дуртай. Тэгээ манад нэг тийм ном байгаа. Бид нар сайн мэдэхгүй энэ очиод үзээрэй. Тэгэл очиж үзээл тэгээ энэ номоо өгч болох уу гэхээр аваа л гэдэг. Тэгэл үнэхээр энэ номыг би бол одоо энэ ч миний ч өмчхээс илүү энэ ч улсын өмч байхгүй. Тэгээ энэ дандаа анагаах номууд гэж бодоход энэ дотор бол ямар гайхамшигтай эрдэмүүд нүгдэж байна. Энэ дотор уран зохиолын ном ерөөсөй байхгүй. Тэр дорн дахины судлал, гүн ухаан, анагаах ухаан, төвд хятад судлал тэгэл одоо сүүлийн үеийн гарсан анагаах ухааны чиглэлийн гол номууд байгаа. Энэ жишээлбэл миний энэ номын санд тэгэхээр дандаа төвд хэлээр бичсэн анагаахын сурвалжууд байна. Энэ ихэд одоо дандаа судрууд шүү дээ. Тэгээ яг төвдөд бол энэ судруудыг буцаад энэ ном болгоод болгоцсон болохоос маш ховор судрууд бүгд байгаа. Нэгэнт одоо Монгол улсын иргэн бас эрдэмтэн бол төрсэн энэ чиглэлээр одоо бас л цол зэргийн зөндөд хүртсэн. Тийм учраас би Монголын төлөө ялангуяа Монголын анагаах ухааны одоо ил байдаггүй тэр далд ховор нандин зүйлийг илүү гаргаж ирэх юмсан. Өөрөөр хэлбэл судлахад их бүрхэг бүдэг үеийг илүү гаргаж ирэх сонирхтой. Тийм учраас 5000 жилийн түүх гэдэг хүн заримдаа өмшмөргүй юм байна. Хятад энтгэх 5000 жилийн түүхтэй байдаг. Ер нь нүүдэлчин араас түм тийм анагаах ухааны бүтээж чадах уу гэдэг асуудал хөтөл гарна ш. Гэтэл үнэхээр чаддаг гэдэг нь болохоор түүхийн баримтуудаа нотлогдсон. Энэ олон улсын эрдэмтэн судлаачдад бас шүүмжлэлтэй таны бүтээлд шүүмжлэлтэй хандах ч гэдэг юм эсвэл асуултын тэмдэг байгаа зөндөө байгаа. Тий. Би 2008 онд бүгднээнд хятад улсын нийслэл Бээжин хотод уламжлалт анагаах ухааны олон улсын их хуралд илтгэл тавьсан. Тэрэн дээр би бас энэ 5000 жилийн түүх ялангуяа монголчуудын тэр гавлын ясанд хаалга хийжсэн тухай, ханжсэн тухай, хануур хийжсэн тухай тэгээд тэр ясан зүй дээрээ танилцуулсан. Монголоос юм ясан зүй олдсон л да. Тэгэхээр нэг хятад нэг эрдэмт хийжсэн сони юмд одоо цагаан эрэм даваад хийсэл очичдаг юм байх та нөгөө зүв тэгж хүртэл үл итгэсэн байдал гаргаж иржсэн шүү дээ. Тий. Тэгээ би дотор хийсч очиод багтай. Яг надаас англиар тэгж ас. Тий би одоо бас гайхчихлээсэн. Тэгэхээр бидний өвдөөц бол үнэхээр юмыг үлдээсэн. Гэтэ хэрвээ бичгэр эрт цагаас үлдээсэн бол энээс илүү байх байсан юм байна да гэдэг бодол өөр ирэхгүй төрдөг л дөө. Номын хүн бол ихлээр суус сурдаг. Олон цагаар суусдаг. Тэгээ яг одоо бухимдах үегаар нь баярлах үегаар нь дуу алдаа ширээ шааж босч ирэх үе байна шүү дээ. Нөгөө ямар нэгэн мэдээлэл олон их сурвалжаар олоод ирэхээр ямар сони юм бэ ийм бас байдгаа гэдэлэг. Тех үеийн хүнд зөндөө. Тэр болгоноос чинь энэ номоос чинь хүн их таашаал аавна. Тэгээ ном гэдэг бол өөрөө их гайхалтай. Үнэхээр ямар азар энэ насанда номтой нөхөрлсөн бэ гэж дотор би боддог. Гэтэ энэ бол миний аав ээжийн буян. За энд бол Монгол бичгээр ангилсан байна тий. Тийм ерөөсөө ангилдаг. Яг гэвэл би чинь энэ их номон дунд суудаг. Сүүлдээ заримдаа номоо олохгүй өдрөжингөө бол цаг алдахаар өөрөө бухимддаг л дээ. Тийм хаагаад одоо тийм учраас би энийг цэгцэл. Тийм учраас ингээд цэгцэл тавих чиг оролддог. Тэгээ эндээс авсан бол эндээ буцаагаад хийдэг. Сүүлдээ өөрөө тийм технологиг бол их нарийн гаргаад авчихсан. Каталог үүсгэх. Тэгтээ каталогжуулж чадаагүй байгаа. Энэ их номыг каталогжуул надад хүн туслахгүй бол би чадахгүй. Сүүлдээс хаана ямар ном байгаа заримдаа мэддэггүй. Тэгээ энэ бол одоо миний хамгийн ойрын фондын номууд л та. Бас нөгөө гэрт маань бол бусад номууд маань байдаг. Тэгээд яг ном сайхан би одоо тэгэл яванда нэг юм номын сантал болж яг ховор хучин ч гэсэн юмнууд энд байгаа. Тэгэл дараагийн үе маань энийг дамжуулаад өг залгамжлал судлал явах байлгүй. Хүүхдүүдээс анагаахын чиглэлээр сурч байгаа. Байна. Миний хүү анагаах эрүүл мэндийн шинжилгээний их сургуулийн 4-р курс. Тэгэл одоо энд орцсон л яваа. Уламжлалт анагаах. Аагүй. Уламжтыг бол одоо ямар ч гэсэн сургаж би чадна гэж бодож байгаа. Тийм учраас эхлээд одоо орчин цагийн анагаах ухаанасаа ойлгож байгаа. Аяг харьцуулаад. Тий. Дараа нь би чамд одоо яах нь бол хэлж өгч болно. Яг бол энэ их судар ном одоо хураас өв байх тийм. За энэ бол дандаа англи хэл дээр байгаа их сурвалжуудыг батцуу дандаа гаргасан. Англи хэл дээр бол ер нь олон сайхан номууд гарсан доо. За тэгээ энэ доогуур бол их юм байгаа. Энийг одоо үзүүлэхэд Монгол бол энэ номын жоо анхаарал татаад байна. Өөрөө нэг мужаан дээр очиод тэгээд бүр модоор ингээд зориуд хийлгсэн. Ер нь яхаа бас эрүүл мэндэ бодох хэвээр. Янз бүрийн үнэртэй юм уу, янз бүрийн одоо материалаар хийсэн номоос үнэр танаар нь ус хэцүү. Тийм учраас би яг ийм модоор нь өөрөө яг Монголоор модоор их сайн мужаанаар өөрөө зурж яагаад их зурхтаа муу тэгтээ нөгөө хүмүүс төсөөлөл аваад тэгээ энэ бол нэлээ их эртээ. Одоо миний анхны номоос одоо бас жоохон муудаад байгаа. Олон нүүр суугаад ирэл дийлэхэр шимтэй. Гэхдээ би эндээ айгүй хайртай. Ягаад бол энэ маань одоо миний номыг хадгалдаг. Сүүлд яг энэ
номын сонгоод манай гэр бүлийн хүн надад авч өгсөн. Ном маань одоо сүүлдээ багтахаа байгаад би бол 1 2 дугаар ангид монгол хэлэнд их тааруу хүн байсан шүү дээ. Тэгээ 3 дугаар анги төгссөн чинь 100 амрах гэсэн чинь манай багш хэлсэн. Болдоор их сайн уншуулахгүй бол монгол хэлэндээ их таар байд. Тэгээд ээж минь хөдөлж явж байгаад надад 2 ном авч өгсөн. Одоо Чук Кек 2 гэдэг ном. Хүүхдийн ном. 2 дугаарт нь Африкийн зориг танчин бүсгүй жижигхэн нинхэн ном ба хүмүүс ер нь мэддэг баг. Зориг танчин. Майнеридийн зориг танчин бүсгүй биш. Бас Африкийн зориг танчин бүсгүй. Надад миний нөгөө гэрт байгаа. Би энэ хоёрыг нь олоод хүүхдүүдэд унш гэж өгсөн. Тэгээ би энэ хоёрыг уншичаад аягүй номонд орсон. Тэгээ тэр цагаас хойш бол одоо үнэхээр ном заримдаа хичээл хийсэнгүүгээд үнэхээр загнуулдаг. Би одоо нэг юм сони юм ярихад намайг 7 дугаар ангид байхад манай аав нэг удаа намайг загнаад тэг хичээл хийхгүй, ажил хийхгүй зөвхөн ном шагаагаад ингээд тэгээ одоо Калисто гараг гэдэг ном байсан. Одоо орчуулгын номд одоо хүмүүс бараг мэдхгүй их зузаан зөгнөлт ном. Зөгнөлт арман байсан. Тэр орчуулгын Майнеридийн зориг танчин бүсгүй хоёрыг манай аав одоо гэрт шатааж исэн шүү дээ. Уурлаад нөгөө хичээл хийхгүй, ажил хийхгүй гээл ном шагаа суугаад байдаг. Дорн дахны судрын энэ ухаан бол өөрөө аяйгүй актер. Ерөөсөө энийг уншсан хүн бол дахиад эндээсээ ямар нэгэн тийм муу юм хийх ямар ч ойлголт төрдөггүй. Тэгээ нүглийг одоо их баг гэж хэмжихгүй. Буйныг их баг гэж хэмжихгүй. Тэм учраас тэр их баг гэдэг учраас буйныг их хийж тэр нь одоо 7 үедээ дэлгэрдэг. Их баг ч гэсэндээ нүглийг баг хийдэг. Тэр нь 7 үедээ хурдаг учраас аль болохоор одоо хураахгүйсэн гэж хүртэл боддог. Энд чи өөрөө ирэхгүй ийм л сэтгэлгээтэй болдог. Философи нь өөрөө тийм юм да. Тэгээ энэнийхээ төлөөл явдаг. Тэгм учраас би одоо хүмүүсийг номтой нөхөрлөөсөө л гэж үнэхээр боддог. Тэгэх юм бол гэгээлэг амьдрал бол дандаа сайхан гэгээлэг харагддаг гэж ойлгох. Нэвтрүүлгийн бас гол зорилго юм зөв мэдлэгийг бид нэр хүртэхийг зэрдэг. Эндээс бас анагаах ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутан залуусаас гадна ер нь л одоо өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг, анхаарал тавьдаг хүмүүст бол хэрэгтэй. Гарын авдгаас ахуулаад одоо бүр судлаад үзэхэд бол түүхийн чухал номуудыг бас үзэгчд манай олж үзсэн болов уу гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийг нэг уламжлалсан асуулт гэдэг ном бол би номыг оюуны цагаан шүүтэр гэж бодож байна. Учир нь Монгол үндэстэн алдартай эрдэмтэн Сүмбан Бишвалжир өөрийнхөө нэг бүтээлийг Аршааны цагаан шүүдэр гэж нэрлсэн байдаг. Энэ төвдөр освол дүзээ сэлгэр гэсэн. Тэгээд тэр Аршааны цагаан шүүдэр бол хүнийг мөнх эрүүл байлгадаг гэсэн утгатай. Тэгээд Аршааны цагаан шүүдрийг олох бол маш хэцүү. Гэтэ олсон хойно энэ бол гайхамшигтай. Тэрүүн шиг ном бол үнэхээр гайхамшигтай. Хэрвээ энийг хүртэж чадах юм бол оюуны цагаан шүүдэр байх нь. Тэр цагаан шүүдрийг түгээх олон бүтээлийг гаргаасаа гэж хүсэж байна. Нэвтрүүлгийг хамтран ажиллагч байгуулахаа бэлгээс гартуулж байна. Энд Ахмад цай байгаа. Тэгээ бас манай нэвтрүүлгийн зүгээс гаргадаг ном бол сэтгүүл байгаа. Таны хэлсэн ном бол бас дараа дараагийн сэтгүүл бас гарах байх. Баярлалаа та нөхдөд ажиллаж амжилт хүсье. За баярлалаа. Ахмад цайтай хамт байгаарай. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуны дэмжигч Ахмад Tea Brand. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Majestic номын дэлгүүрийн энэ 7 ногт борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Чагсаалтын 10 дугаар байр Болор Сүдрэг хэвлэлийн компаниас эрхлэн гаргасан Хөвс өдөр 9 дугаар байр Монголын их хаттын нус төвчөө. Чагсаалтын 8 дугаар байр Яруу найрагч үлзий төс Үзхийн хязгаар 7 дугаар байр Амар өргөө компаниас эрхлэн гаргасан Сэтгэл татам нэмэгтэй 7 нууц. Чагсаалтын 6 дугаар байр Стиг Ларсон Галаар наадсан охин. Чагсаалтын 5 дугаар байр Яруу найрагч үлзий төс Хотын үлгэр 4 дугаар байр Жеффри Фолт оюнгер нарын хамтын бүтээл Ноонууд нь лам 3 дугаар байр хүн өөрийгөө нэг хувь өөрчлөхөд амьдрал боломжоор дүрэн ном орсон байна. Харин 2 дугаар байранд Бимбагийн сарн туяа сархогдуу нэрама. Харин жигсаалтын 1 дугаар байранд Nepco хэвлэлийн компаниас эрхлэн гаргадаг хүмүүс түүх бүтээдэг цувралын нэгэн цуврал Паккихи бүгд найрамдах Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчийн намтар цадаг орсон байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Majestic номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе.
Нэвтрүүлгийн ивент тэтгэгч, оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн болох Ахмад цай танд амьдрах эрч хүчийг бэлэглэх болно. Дэлхийн хамгийн онцгой цай Ахмад. Нам ертөнцийн нэвтрүүлгийг оюуныг дэмжигч Ахмад Tea брэнд дэмжин хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нэвтрүүлэг маань оюун ухааны ресторан Majestic номын дэлгүүрээс хурж өндөрлж байна. Ном бол оюун ухааны дасгалжуулагч юм гэсэн сайхан үгээр нэвтрүүлгээ жаргаж байна. Эх 7 өнөөгийнхөө яг энэ цаг мөчид ном ертөнцид болсон олон сайхан гэгээлэг мэдээлэлтэй мөн сонирхолтой жижигтэй уулзгаална. Баяртай үзэгчтэй.